За, юу яцхан залуусаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн бичлэгээр PUBG Mobile дээр задлсан смокийг хэрхэн арилгах талаараа бяцхан бичлэг бэлтлээ. За, энэ яг юу гэсэн үг вэ гэхээр смок задлсан үед түүнийг хэдэн секунд уншаад арилдаа штэ. Тэрнээс өмнө арилгана гэсэн үг. За, та бүхэнд эхлээд яаж арилгах байгаа талаараа бичлэг үзүүлье. За. Саяны бичлэг дээр бол мэдээж смок маань хугацаанд дуусгаас өмнө арилсан байгаа. За, яаж тэгээд байгаа вэ гэхээр миний үйлдэл болгоныг сайн хараад байгаарай. За, эхлээд мэдээж смок эхлээ шидлээ. Эхний смок маань задарсан байгаа. За, түүний дараагаар энэ нэг хол шидэх, ойр шидэх юугаа сонгоно. Эхний смокоо хол шиднэ. Хоёр дахоос нэгсүүлээд ойрын зай шидэхийг сонгоод за, смок руугаа чиглүүлж агаад 2 секундын үед cancel дарчихад арилж байгаа лээ. За, одоо өндөр газар дээрээс дахиж үзүүлээ. За, эхний смокоо шидлээ. Одоо ойрын зайд шидэхээ сонгоно. За, шидсэн смок руугаа чиглүүлж агаад 2 секундын үед cancel дарахад арилж байна. За, одоо та бүхэнд өндөр газараа шидэж үзүүлээ. Эхний смок шидлээ. За, смок маань задарлаа. Хоёр дахь смокоо бэлтлээ. Cancel. За, болж байна. За, одоо та бүхэндээ яг тоглож байх үед үүнийг хэрглэж болж байна уугүй юу гэдгийг үзүүлээ. За, эхний смокоо шидлээ. Смок задарлаа. Хоёр дахь смок шитгэхэд бэлтлээ. Cancelлаа. За, болж байна. За, энэ маань зөвхөн яг чиний өөрийн чинь задлсан смок л болох байх гэж би бодож байна. Та бүхэн өөрсдөө туршиж үзээрэй болж өөр хүний смокон дээр энэ аргыг хэрэгжилж болж байна уугүй юу гэдгийг болж байвал та бүхэн энэ хөвчлөхний доор сэтгэгдлүүлдээгээрэй. За, энэ удаагийн бичлэг маань энд хүрээд дуусаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол subscribe дарж намайг дэмжээрэй. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэх хүсвэл хажуутлын хонхон дээр дарж надтай нэгдээрэй. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.